За өнөөдөр хэдүүлээ тархи уршил төвөөс зохион байгуулсан уртын бясалгалын ретрит буюу хувилгаан чанараас сэрээ гэдэг нэртэй ретритийн талаар сонин сайхан ретритийн нөгөө юу те юу гэдэг үлээ хоол ойрын ховж тиймэрхүү зүйл хэдүүлээ ярилцсан өнөөдөр. Оройны минь багшаа баярлалаа гинэ. За баярлалаа. Оронгаа гэж хүн байна. За манайхаа ретритэд явсан хүмүүс маань сайхан амарч чадсан уу? Мэдгүй та хэдийн үед ямар байсан? Миний хувьд бол маш их амрах шаардлагатай байлаа ретритийн ар дээрээс. Тэгэл ерөөсө толгоон даагдахгүй унтаал нэг тийм байдалтайгаар нэлээд хэдэн өдөр нэг ажиллаа бараг унтаагаараа хийх нь холгүй нэг байдалтай ерөөхдөө их унтсан л байдалтай байгадлаа. Манай ретритийнхаа ямар хувь да. За өнөөдөр бүгдөө энэ хувилгаан чанараас сэрээ гэдэг ретритийн хандлаар ярина. Манай ретрит хэр болсон бэ гэд. За хай зүгээр байна гэж байна. Магадгүй нөгөө нэг дуу зүгээр байна гэж байгаа юм шиг байна те гэрэл давг маань. Ааха отхон тояар энцэн болохоор орой минь гэж байна. За орой минь. За манай хувилгаан чанараас ретрит ямар болсон бэ гэж хүмүүсээс яг нөгөө нэр усын нууцлуулж байгаа л юу агаал явж байна. Нөгөө нэг сэтгэл ханамжийн судалгаа ингээл бид нар аваад л явж илэн. За ямар ч хэлсэн угаасаа ч тэр нөгөө арга хэмжээнд дээр байхад манайхны сэтгэл ханамж сэтгэл хөдлөлтэй маш дээд зэгтээ хүрсэн. Үнэхээр happy байсан. Тэгээд яг одоохондоо бол сэтгэл ханамжийн судалгаа ч гэсэн бас их аятайхан гарч ирж байна. Судалгаа бүгэлсэн бүхэл хүмүүс маань дахин яг иймэрхүү ретрит хийх юм бол явнаа гэж юу яаж जैन те санал өгж байна. За ямар ч байсан нэг иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгээ бид нэр юу хийсэн бэ? 2-3 өдөр юу хийсэн бэ? Энд чинь яваагүй хүмүүс нь ядаж юм сонсомоор байгаа л гэдэг те. Та хэд ямархуу байдалтай байсан? Яасан гэж юм сонсомоор байгаа л гэдэг те. Сайхан мэдээлэл сонсъё гэж байна. Окей. Арай минь атхан тояарын маань сайхан мэдээлэл сонсъё гэж. За окей. Ямар ч байсан манай тархи оржилтын нөгөө анх удаа хийсэн ретрит нь сая 8 сарын 7, 8, 9-ний өдөр Цанжин болдгийн Хаан Жимсгэд resort болсон. За тэгээ ер нь бол манайхан нэг ингэдэг штэ нөгөө даатах нь гэд манай сургалтын дээр яриад идэг штэ тий. Одоо энэ бүтээгчийн ухамсарт даатгах альва зүйлийг нөгөө хүчлэхгүйгээр болох ёстой юмыг болох ёстой цагт нь болох ёстой ёсоор нь явуулдаг нэг юм манайхны нэг юм одоо эзэмших гээд хичээгээд идэг. Энийг одоо бүр баг ур чадвар гэж хэлж болно тий. Энэ даатгаад бүхнийг ингээд сайн сайхнаар бүтээх энэ зүйлийг бол баг ур чадвар гэж болно. Тэгэхээр ер нь бол үнэхээр энэ даатгаад бүх зүйлийг сайхан ая зөнгөөр нь сайхан болгох зүйлийг бид нар өөрснөө заадаг юм бол бид нар өөрснөө ч гэсэн түүнийг бүрэн дүрэн ашигладаг байх хэрэгтэй тий. Бүрэн дүрэн ашигладаг зүйлээ л хүн хүнд зааж чадна. Тэгэхээр манай ретрит маань зүгээр яг зохион байгуулсан хүний хувьд ингээд хэлэхэд бол эхнээсээ эхлүүлээд дуусах хүртлээ бүгд ингээд үнэхээр сайхан яг ингээд байгаль орчнонч тэр цаг агааранч тэр сонгосон газарнч тэр за тэгээ тэр хүмүүстэйгээ хамт ингээд бид нар бужигналдаа тий бясалгалаа хийгээд хамгийн их очисон өдрийн тэр нөхцөл байдал хүмүүсийн сэтгэл санааны байдлаас эхлүүлээл очисон оройноо маргааш бүтэн өдөр нь маргаашийн дараагийн өдөр ингээд тарах хүртэл бол нэрээ их ийм том өөрчлөлт гарсан нь бол яг ингээд зохион байгуулсан хүний хувьд бол харагдсан. Тэгээд бид нар бол яг эхэндээ бол нэг айхтар бас яг ингээд хий гэж айхтар төлөвлөөгүй байсан. Тэгээ нөгөө тархиа өөрчил сургалтанд яг танхимаар суусан, онлайнаар суусан олон жилийн анхан шатны бясалгалыг хийчихсэн. За агсан шатны бясалгалыг ч гэсэн ингээд хөөрхөн жил гарan ингээд хийчихсэн хүмүүс маань надаас ерөөсөө юу гэж нэхэд байсан бэ гэхээр бясалгалын хугацаа дахиад богиндоод байна. Бид нар одоо айгүй гоо ингээд тархиныхаа долгионыг унгаагаа сурчлаа тий төвлөрөө сурчлаа бүр ингээд унтаа сэрүүний завсар байгаад за тэгээд агсан шатны сургалтын дээр ганц 2 хүмүүс
одоо нэг mystic experience гэж ярьдаг штэ тий одоо нэг холбогдох гэх юм уу transcendent experience center гэж яриад байдаг тийм нөгөө зүйлсүүд болоод исэн. Тэгээд манай сурагчид ер нь бол надаас дахиад бясалгалынхаа хугацааг ингээ уртсгаж өгөөч гэж нэлээ их нэгдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр урт бясалгал хиймээр байна. Энэ бясалгалын хугацаа богиндоод байна. 40 минут нь ч бага байгаад байна. Цаг нь ч бага байгаад байна. Дахиад энэ цаг магаас дээшээ бүр ингэж сууж гоё бясалгаж үзмээр байна гэж надаас айгүй их тэгж хүмүүс маань нэгдэг байсан. Тэгээ ер нь бол тэр нэхэлтийнхэн те юуг энэ одоо хүсэлтэнд нь тэгж хариу олгож гэх юм уу та. Энэ уртын бясалгалыг хийн гэдэг их л удаан бодож явсан. Уртын бясалгалыг хийндээ гэл бодоо яваад тэгтээ яг ингээд нөгөө яаж хийхээ сайн ойлгохгүй. Тэгээ би яг одоо хийж чадах юм уу те. Үнэхээр ингээд бахан хүмүүс цуглуулад бясалгасан чи тэрэн донд нь тэр transcendent туршлага гэж ярьдаг, тэр mystic experience гэж ярьдаг тэр зүйл болох ч юм уу, болохгүй ч юм уу гэд бас жоохон эргэлзээд байсан. За тэгээ яагаад ерөнхийдөө яг энэ ретритийг хийя, манайхан чадах юм байна гэж яагаад бодож эхэлсэн бэ гэхээр урд нь манайхан дээр энэ кундалини сэрэх ч юм уу те эсвэл энэ mystic experience гэдэг зүйл зөвхөн агсан шатны сургалтанд явсан. За доор хаяж манайхаар яг ингээд тууштай жил ч юм уу, жил хагас ч юм уу магадгүй түүнээс дээш хугацаанд ингээд бясалгал хийсэн хүмүүст тохиолддог байсан аахгүй. Тэгээ mystic experience буюу за энэ бүтээгчийн ухамсартай холбогдох, өөрөөсөө дээд ямар нэгэн хүчтэй холбогдох гэх юм уу те. Энэ зүйл зөвхөн агсан шатны тэгээд жил 2 жил бясалгасан хүмүүст л зөвхөн тохиолддог гэсэн манай сурагчид дундаас. Тэгсэн чинь сая энэ хавар буюу манай 5 дугаар сарын оройн анги дээр билүү дээ. Урд нь огт бясалгал гэж явж үзээгүй. Тэгээд санаандгүй байж байгаа доктор Joe Dispenza-гийн тэр англи хэл дээрх Change Your Mind, Create New Results гэх сургалтыг сонирхоод ороод ирчихсэн. Тэгээ яг нөгөө Change Your Mind, Create New Results ч ерөөхдөө болохоор тийм яг юм маш шинжлэх ухаанчтай, маш scientific тустаас түнхэн шанаг нэг иймэрхүү хичээл ахгүй айгу гоё хичээлтэй. Тэгээд энэ хичээл суучаад нөгөө хугацаанд жоохон богино гэдэг учраас би танаа ер нь яг энэ тархиа өөрчлөлт төвийг сонирхё. Танаа заадаг бясалгалуудыг одоо хийя. Танаа сургалтын сууя гэд нэг эмэгтэй орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй маань юу яагаад оройны анги дээр тархиа өөрчлөлт анхан шатны сургалтын оройны анги дээр зүгээр нэг 20 эдхэн минут суудаг бясалгал дээр гинт ингээд нөгөө mystic experience буюу тэр өөрөөсөө дээд ухамсартай холбогдох ч юм уу тэр эд шидийн гайхамшигтай мэдрэмжийг ингээд яг ингээд дөнгөж яг эхлэлийнх нь нөгөө процессууд нь явагдаад эхэлсэн байхгүй. Тэгээ би өөрөө ч гэсэн тэрийг харав шок. Хүн ингээд 20 минутын дотор те ингэж болдгийм үү? Би өөрөө ч ийм юм үзэх гэж маш олон жил бясалгасан. Урт хугацааны бясалгал хийдэг байсан. Тэгээ бүхэл бүтэн доктор Joe Dispenza-гийн ивентэд явж иж би өөрөө сая яг энэ хичээг ингэж хийсэн шүү дээ. Тэгтэл манай хүндээ зүгээр л 20 минутын бясалгалыг хийж агаад тэгээ танхим дээр ингээ олон хүн ингээ тойроод суудсан бясалгадаг шүү дээ манай танхим чинь. Тэгээ сууж исэн чинь гинт яг тэгж холбогддог байхгүй. Тэгээл би чинь шууд дотроос тэр урдын бясалгалаа хий гэж шууд яриад хэлж авч чи чадна гэж яриад хэлж авч. Тэгэл за одоо миний яг энэ уртын бясалгалыг хийх цаг болсон юм байна те гэж яг ингээл дотроос тийм мэдрэмж төрөөл тэгээд яг тэр ихчийг хараад ангийнх нь бас хүй уртын бясалгал хийж үзье. Ямар сони хүн чинь бас ингэдэг юм уу гэд нөгөө ихч ч өөрөө шок заяа. Би өөртөө амьдралдаа бясалгал бар хийж үзээгүй танаа бясалгал суугаад ингэн гэж ястаа бацсан. Тэгээс үлдээ танаа бясалгалч биш болсон л да. Манай бясалгал болсон. Манай үнэн чайртай сурагч нарын нэг болсон. Тэгээд яг энэ одоо туршлагаас авч үзээд гэх юм уу да би энэ уртын бясалгалын арга хэмжээ хийя. Хүмүүстэйгээ ингээд нэг доороо цуглая тий. Бид нар чадах юм байна гэдэг энэ зоригийг одоо энэ дохио сигналыг хүлээж авсан гэхүү дээ. Атан даяар энэ маань вау шар бас босчихлаа гинэ. Хөргөштэй ундрах хичээ сайн уу арай минь багшаа гэсэн байна. За тэгээд хуваалцах сайхан мэдээ сонсмоор байна гэж атан даяар гэж мэн гэсэн байна шүү дээ. За тэгээд ер нь бол уртын бясалгал хийх болсон энэ үндсэн шалтгаан маань бол энэ юм аа. Зөвхөн нөгөө агсан төвшөнд гардаг байсан үр дүн 20 минутын бясалгалаар анхан шатны сурагчид гараад ирсэн учраас манайхаас бол ингээд за энийг хийя гэд зориглцээ.
За тэгээ ууг нь 6 сард хий гэж бодож илаа. Гэтэл нэг л ингээл хоошоо суугаал нэг л миний ч гэсэн залхуу өрөөл. Тэгээ дээрээс нэмээ 6 сар бол маш их ажилтай сар байсан. Хэрвээ та нар мэдчихэж байгаа бол бид нэр агсан шатны сургалтыг онлайнаар гаргасан тий. Эмэгтэй энерги сургалтыг бас онлайнаар гаргасан. Ингээд бүхэл бүтэн 2 шинэ хичээл нөгөө ихэлсэн сар учраас би тэр сар бүр ингээд ажлаа үнэхээр дийлэхгүйсэн байхгүй. Дээрээс нь нэмээд 6 сар дээр чинь танхимаар агсан шаттай байлуу байхгүй юу. Ямар ч хэлсэн танхимаар бол өглөөний ангитай, танхимаар оройн ангитай. Тэгээд манайх бол яг 6 сарын үед нөгөө багш нартай болж амжаагүйсэн учраас намайг орлох хүн байхгүй. Бүх хичээлээ өглөө оройгүй би өөрөө заажсан учраас үнэхээр тэр 6 сарын ретрит хий гэдэг дээр бол анхаарлаа хандуулж чадаагүй. За тэгээ яг нөгөө сурагч нартай зохион байгуулалтын багийнхандаа нэг юм агсан шатны юм ретрит хийнэ гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь нөгөөдөл чинь намайг ингээд зүгээр байлахгүй өөрснөө нөгөө нэг ретрит хийх газараа хайж олоод тэгээ за энэ амралтууд гайгүй юм байна гэж сонгоод тэгэнгүүтээ намайг ингээд хичээлээ заагаад дуусаад ич багштай хаана гэдэг танхим дээр байна гэдгсэн чинь нөгөө манай хоёр сурагчтай нөгөө хундаг цэгийн хоёр маань бит хоёр очиж шүү. Тэгээ хідүүлээ цаашаа явж нөгөө ретрит хийх газараа үзнэ гэж шууд Тэгэл нөгөө хоёртойгоо уулзаал ингээл гуруула машиндаа суугаад цаашаа Цанжин болдог хамгийн түрүүнд оръё гэл Цанжин болдог орох гол явж явах чи манай хоёр чинь бөөр миний өмнөөс ингээ хөтөлбөр гаргаа ицаа байхгүй тий. Тэгээд тэр нь яаж гарсан гэхээр хамгийн анхны хөтөлбөр яаж гарсан гэхээр нөгөө намайг ингээ доктор Жовийн тэр Виклам ретритэд яваад 7 хоногийн турш бясалгаа. Тэгээ бүр өөрийн 4 цагт босгож бясалгадаг тийм бясалгал байдаг. 4 цагт нөгөө ийм байдаг учраас ингэж ирцэрээдэг мэрээдэг гэд ингээ баахан түүхэн ярьсан байсан чинь манай хоёр ч өстой миний өмнөөс хөтөлбөр гаргахтаа өстой нэрээ тэ өглөөний 4 цагаас босгож бясалгал хийлгэвэл ингээ лаглаг хөтөлбөр гаргацдаг байхгүй. Тэгэл миний бүр хайр байл ямар хөөх юм бэ? Энэ хоёр бүртээ өөрсдөө ингээ хөтөлбөр гаргачих чам уу? Ямар лаг ингээл одоо. Тэгээ ерөнхийдөө бол хөтөлбөрийн ханыг яг тэр хоёр сурагчийн гаргасан хөтөлбөрийн нөгөө юуг барьсан гэсэн үг тий. Ханыг нь барай авцсан гэсэн үг. Тэгээд тэрийг бол манай хоёр хүн хийсэн. Дээрээс нь энэ гайхалтай гоё хаан жимс гээд амралтыг ч гэсэн манай хоёр сонгосон байхгүй. За тэгэхээр миний зүгээс бол яг тэр амралт тийм юм гэсэн юм бол хатуу юм байгаагүй. Тэгэл сонгосон газар нь за очиж үзээгээл очиж үзсэн чинь хаан жимс амралтанд бид нар хамгийн түрүүнд очив. Тэгээ үнэхээр тэр хаан жимс амралт бол айгүй гоё өстой. Үнэхээр яг нэг юм буйдхан чимээ шуугаан байхгүй, байгаль орчин нь цэвэрхэн, голтой, устай, тэгээ уултай, бүх юмтай айгүй гоё амралт эс. Тэгэл хаан жимсийг эхлээл очиод үзсэн чинь бид нэр арга хэмжээ хийх гэрээ харсан чинь айгу жижигхэн байгаадсан аахгүй. Тэгээд за энэ гэрт бол нэг үсрээл хэдэн хүн орох юм байна да гэх. Тэгээ нэг ретритээ олон хүнтэй ичмээр штэ тий бас нэг зохиож байгаа. Тэгээд за энэ бол нэг юм жижигхэн дүү юм байна, бах дамжны юм байна гэд ингэс хийгээд орхиод бусад газруудаа үз. Бид нэр тэрэлж мэрэлжгээ зөндөө явсан тий. Тэгэл яг нөгөө хаан жимстэй ингээл юу нөхцөл нь ингээл харьцуулагдаад хаан жимстэй байгаль нь харьцуулагдаад тэгэл ерөөсөө ингээл унаал тэгээ тэрэлжийг ингээ бүтэн тойрсон ингээ тэрэлжээр ингээ зөндөө явсан юм бид нэр санаанд нийцэх амралт нэг ч болоогүй. Тэгэл за ерөөсөө л хаан жимстэй ирээ. Тэг яг хөө эхний удаагийн ретрит юм чинь цөөх хүнтэй ичээ яадгийн хэдүүлээ гэл те. Тэгэл хаан жимсээ сонгоол тэгэл ерөнхийдөө 6 сарын дундаас тэг бидний яг энэ ажиллагаа бол ерөнхийдөө эхэлсэндээ тэгээд саяны ингээд ярьсанчлан те энэ ретрит бол зөвхөн миний санаа байгаагүй. Энэ бол нэгдүгээрт манай сурагч нар бол надаас маш их нэгсэн одоо урт хугацаанд бясалгамаар энэ бясалгалууд богиндоод байна те. Тэр mystic experience энэ чи үзмээр байна гэд нэлээд хүмүүс бол нэгсэн байхгүй. Тэгээд тэрнийх нь одоо хүсэлтэн дээр нүнслээд хийсэн. Хийхдээ ч гэсэн манай яг нөгөө зохион байгуулалтын байг манай хүмүүсийн дээр бол маш их өндөр өөрөөр альтаа оролцоо. За тэгээ бид нэр сая 2 өдрийн ретритийг маш гоё амжилттай хийлээ. Бид нэр яагаад хаан жимсийн байгальд тэгтлээ болсон бэ гэхээр бид нар нөгөө алхах бясалгал хийнэ гэдгсэн шүү дээ. Ретрит зориулаад бүр тусад нь юм анх тэр нөгөө нэг 20 минутын алхах бясалгалыг зуны ихэнх сард хийсэн байсан бол тэр ретрит зориулж гаргасан алхах бясалгал маань өөрөө 40 гаруй минутын. Тэгээд бүр илүү гоё тийм би өөрөө өөртөө алхах бясалгалыг ингээд бичүүлээд өөрөө тэнд ингээ хамт бясалгалаад бясалгал хийгээд бясалгалынхаа бичлэгийг ингээ хийлгээ байж байхдаа өөрөө бүр ингээд тэгээ зүрх мөрх бүр ингээд
яста өөрөө хувилгаан болчлаа гэд би нэгэд яг бясалгалаад дуусгаад босч ирж байсан байхгүй. Тэгэхээр уйлж мөйлээд нүлмэс гарч мараа. Тэгээ өөрөө би яг тэгэж бичлэг хийлгэсэн учраас энэ бясалгал бол үнэхээр хүмүүст гоё хүрнэ гэж мэдчихсэн. Тэгээ энэ гоё бясалгалаа бид нэр үнэхээр тасархаа байгальд хийлгэмээр байсан. Монголд байгаа ирнэ ингээд яста Швейцарт байгаа юм шиг тий. Гэхдээ манай Монголын байгал бол хинтээс зүршүүлдэг. Яг нэг тийм уул ус бүх юм нь үнэхээр гоё тэгшин газар хийсэн гэсэн үг. За нэг тиймэрхүү байдалтай байна. Тэгээ манайханд сонсомоор байгаа юм байна уу? Асуулт байна уу те? Ямар ч байсан эхний ээлжинд яагаад бид нэр ретрит хийх болсон бэ гэдэг шалтгаанаа хэллээ. Манай сурагчдын хүсэлт. Тэгээд дөнгөж шинээр орж ирсэн хүмүүс 20 минут хийгээд тэгээд тэр дээд ухамсаруудтай холбогдох үе тэр mystic experience гэдэг юмыг танхим дээр гаргаад эхэлсэн учраас бид нэр олон хүний оюуны хүчийг үзье. Олон хүмүүс нэг доороо цуглаад бясалгахаар би биендээ яаж нөлөөлдгийг харъя. Тэгээ энэ ч юм бас бидний хувьд туршилт байгаа шүү дээ. Тэгээд хүмүүстээ ингээд ерөөхдөө ийм арга хэмжээ зохиол ямар байдгийг би яг иймэрхүү арга хэмжээ хийж чадах нь уу те гэж үтсэн гэсэн үг. Тэгээ яг хөө мэдээж нэлээд сайн бэлдсэн манай сурагч нар маань ч гэсэн тэр сэтгэл гаргасан байна, нэлээд хичээсэн байна, бэлдсэн байна гэдгийг манай өөрснөө бас үнэлж айгүйх сайн хэлжсэн. За тэгээ нэг тийм сайхан арга хэмжээ болсон. Үнэхээр сайхан арга хэмжээ болсон. За манайхан асуулт байх юм бол асуугаад байгаарай. За тэгээ сайн хэллээ шүү дээ. Ерөнхийдөө анхнаасаа л яг энэ арга хэмжээ бол ингээд зөвхөн миний зэний арга хэмжээ бол байгаагүй. Бид ингээд бүгд яг юм гоё тэгшин оролцоод манай сурагчид баг ихэнх өөрөөрөө л энэ хийж гаргаж оролцсон байна шүү дээ, тий? Монголын газар нутаг амьтаа байдаг гэж сонсон. Үнэхээр гайхалтай. Энэ үнэн бах. Тэгээд ер нь би одоо ингээд 3 жил гарan бясалгал заалаа штэ. 23 оноос хойш л бясалгал заалаа. Тэгээд өөрөө би бас нөгөө Америк хүний хөгжүүлсэн энэ арга техникээр бясалгадаг тий. Яг мэдээж энэ арга техник бол өөрөө тэр крия йога одоо өөр юу гэдгийг тэр нөгөө манай доктор Жоо багш ч өөрөө бас энтэг рүү явж тийм ашрамд бясалгал хийж нэг анх дөнгөж өөрөө энэ бясалгалаа судалж хөгжүүлж өөрөө сайн бясалгал хийж сурах гад явж байхдаа энтэг рүү ингээ ашрамд явж бясалгал сурж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг мэдээж энэ орны одоо энэ бясалгалтай энэ хүний оюуны энэ арга аргачлалаас бол доктор Жоо багш сурсан л баг. Гэхдээ Америк хүний яг ингээд орчин үеижүүлээ гаргаж ирсэн арга техникийг хэрэгжиж байгаа штэ. Тэгээд надад өөрт маш олон юм бясалгалтай холбоотой Америк найзууд байдаг. За тэр хүмүүсийн тэр экспириенсийг сонсоод ингээд байж хахад Америкчуудтай харьцуулах юм бол манай Монгол хүмүүс яадгийн гэхээр магадгүй энэ газар нутгийн онцлог байдаг бах. Монголчууд аюу тэнгэртэйгээ ойрхон байдаг. Монголчууд маш тэнгэртэйгээ ойрхон байдаг. Ямар сайндаа л анхан шатанд анх удаа сургалтанд танхимаар суугаад 20 эдхэн минут бясалгаад холбогдоо явах үү тий. Тэгэхээр эн чинь бид нөр өөрснөө ямар тэнгэртэйгээ ойрхон ард юм бэ гэдгийн жишээ аахгүй. За тэгээд тийм тэнгэртэйгээ ойрхон ийм хүлээн авах чадвартай ард түмнийг тийм ийм хүмүүсийг нэг доор нь цуглуулад бөөнд нь цуглуулж байгаа. Тэгээд бид нэр яг ингээ Монгол гэр дотор айгуу гоё ингээ тойрч сууж агаад олуулаа яг тэр Монгол гэрийн чинь энергийн солилцоонд ингээд айгуу зөв явдаг гэж яриад байгаа шүү дээ тийм. Тэгээд олуулаа яг ингээд нэг зэрэг тарихтайгаа ажиллаад ингээд бясалгахад бол тэр дунд мэдээж хэрэгтэй бурхантай холбогдох гэх юм уу тэр mystic experience ямар ч лээс урд өмнө бясалгал хийгээд хизээж одоо үзэж байгаагүй тийм туршлагаа авсан нэг бус нэлээд хүмүүс гарч ирсэн. За тэгээ тэр нь бол эхний яг нөгөө нэг маш богино хугацаар 2 хоногийн ретрит хийсэн учраас тэгээд нөгөө нэг бид нар чинь хамгийн ихний удаагийнх болохоор суусан цаг нь харьцангуй бага байсан байхгүй. Тэгэхэд л бас дахиад тийм холбогдох гэхүү тийм зүйлс гараад хүмүүс яг тэр transcendent experience гэдэг юмыг бол яг үтсэн манай бас энэ ивент дээр. Тэгээ үүнийг хэлэхэд бол маш таатай байна. Тэгээд яг ингээд ямар лагийн те ямар гайхалтай. Бид нар дахиад олуулаад дахиад ингээд дахиад жоохон сунгасан урт хугацаагаар суугаад өгөх юм бол тэ алхан нэштэл гээл ингээл надад бол яг ингээл бодогдоод тэгэл би ч юм бас хүмүүсийн хаан тэгж байгааг хараад айгүйх баярлал. Тэгээд надад ч гэсэн үнэхээр гайхалтайсэн. Мэдрэмж бол үнэхээр тулцсан тийм гоё байсан. Тэгэхээр Отон Тояар Энцэнгийн хэлдэг үнэн шүү. Энэ Монголын газар нутаг амьтаагаас гадна бид өөрөө энэ тэнгэртэй ойрхон ард түмэн юм бэлээ. Тийм учраас энэ холбогдохдоо ч их ойрхон
За тэгээд энэ нөгөө нэг мэдээлэл хүлээж авах те энэ даунлоод гэж нэрлэдэг энэ мэдээлэл хүлээж авахтаач бид нэр их сайн. Тэгэд энэ ер нь бол энэ мэдээлэл хүлээж авахын даунлоод хийхийг бол манай бясалгалд суугаад яг бясалгал таслахгүй сайн хийж байгаа хүн болгон угаасаа хийж чаддаг. Бид нэр энийг зүгээр л маш энгийнээр нэрлэлчээ заавал холбогдох гэж нэрлэхгүй те. Заавал даунлоод мэдээлэл хүлээж авах гэж ингэж сүртэй нэрлэхгүйгээр үг дээдтэй холбогдохын их тийх гэж сүртэй нэрлэхгүйгээр зүгээр бид нэр юу гэж нэрлэлчээд идэг дон гэж нэрлэдэг байхгүй те. Ингээл хүмүүстэй ярьж байгаа л тийм өнөөдөр би дон гэл надад ингээл дон гэл орж ирсэн гэл тэгэл энэ донт ч гээл бид нэр тэгж юм хөвгөлтэй байдлаар энийг нэг serious ингээл дээдийн юм те хэний чадахгүй юм чи л чадж байгаа бид нар л чадж байгаа чи бусдаас дээр даавар гэж нөгөө ийм ерөөсөө ялгаа ийм айхтар юм үүсгдвэл болохоос манай бясалгалд суусан ихэнх хүмүүс яг бясалгалаа сайн хийсэн хүмүүс бол бүгдөө энэ дээрээс нь ингээд мэдээлэл өгөх гэдэг юмыг бол яг хүлээж авдаг. Энэтэй монголчууд их ойрхон байдаг учраас би монголчуудыг тэнгэртэйгээ ойрхон гэж хэлээд байгаа байхгүй юу? Зя. Эгэмийн маань ногоон зүрх гаргажээ. Эрэгч маань гайхамшигыг мэдэрсэн дахиад илүү олон хоногоор гээд байгаа шүү гэнэ. Харин тийм ээ. Манайх ч зүйл дээр ретрит нь тараагүй байх ч одоо энээс олон хоногоор гээд. Тараагүй байх чинь дахиад хугацаагаа нэмээ гээд. Өстө хөөхөө. Гэтэ үнэхээр гоё байсан болохоор л тэгсэн магтаал гээд би бол үнэхээр их баярлсан. Тэгээд баярлалаа манайхаа Эрка гихчтэй баярлалаа. За тэгэхээр энэ монголчууд угаасаа юм тэнгэртэйгээ ойрхон ард түмэн учраас нөгөө оч өсрүүл хэрүүл гэдэг шиг оч өсрүүл ингээд донга холбогдсоогоод гэдэг тийм гайхалтай ард түмэн байна да. Тэгээ энэ гайхалтай ард түмний чи яг нөгөө шинжлэх ухаанчаар те за ингүүл ингэн гэдгийг мэдчихагаад ийм урт хугацааны бясалгалыг тэгээ ингээ олуулаа бөөгнөрж байгаа хийхээр энд бол үнэхээр гайхалтай юм болоод болохоор юм билээ шүү манайхаа тий. Бид нэр сая ингээд нөгөө 2 хоногор яваад тий. Учраа олж төхнөхсөөр байгаа 5 дахь өнгөрөө тэгээд дөнгөж ингээд урт хугацаагаар сууд сурах гэжээд 6 дахь өдөр нь тэгээд 7 дахь өдөр ингээл ингээд л хагасаа өдөр яг ихнээсээ нөгөө ингээд хүмүүст яг шинж тэмдэг илэрч эхэлсэн байхгүй тий. Нэг нэгээрээ янз болоод хагасаа өдрийн бясалгал дээр тэгэл яг бүтэнсээ өдөр чи ингээд шууд бүр ирчтэйгээр ингээд хажуутаа ерөөсөө аваал ингээд сонь болцоод эхэлж байгаа байхгүй тий. Яг хүн гадны нөө энийг огт юм үзэг үнийг харахад бол сонирн болоод байгаа юм шиг гэж хэлж болохоор гэхдээ энэ дотор бол үнэхээр гайхамшигтай бүр EDC-ийн төвшний тий гений илэрхийлэмжийн төвшний даавар гормоны төвшний биологийн төвшний энэ мэдээлэл хүлээж авах EDC-ийн шинжлэгдэх эдгээрийг ангаагдах тий ийм өөрчлөлтийн ийм гүн процесс явагдаж идэг энэ одоо transcendent experience гэж яриад байгаа энэ зүйлийн ард. За саман цэмэг шимэг гихч маань орой мэндэ сайхан байсан гайхамшигтай гэж байна. Отгон дээр энцэн маань олонний хүч олонгүй даалаа гэдэгч бас их учиртай, утгатай байдаг баха. Тэглгүй яах вэ? Бэлэг оюун дараагийн ретрит заавал сунаа гэж байна. Тэгээрээ. Ямар ч лээсэн эхнээсээ сэтгэл ханамжаа судалгаа өгөхөд суусан хүмүүс маань бүгд сунаа л гэсэн байна. За отгон дуяа гихч маань манай шинэхэн орж ирсэн сурагч аа тий Монголын зөөрөг үнэхээр гүн гүнзгий утга агуулгатай байдаг шүү гэж байна. За тэгэхээр монголчууд бид угаасаа ийм маш тэнгэртэйгээ ойрхон ард түмэн заавал ингээл айхтар transcendent гээл тэ mystic experience гээл янз бүр болохгүй ч гэсэн бид нэр зүгээр л хүнд ингээд харахад гаднаас нь харахад юу ч өөрчлөгдөг юм шиг зүгээр ингээд сууж байгаа л бидний мэдээлэл хүлээж авах бидний тэр яриад байдаг дон гэдэг юм бол ингээд ерөөсөө өлхөн те манай энэ тархиа өөрчлөл анхан шатны сургалтанд танхимаар сууж байгаа хүмүүсийг харахад л ингээд ерөөсөө ташраараа 2 дахь 3 дахь 7 хоногоос ингээд надад гинт тийм ойлголт тухайрал орж ирээ надад тэгээд гээд бүгд ингээд ам булаалдаад ярьж хэлдэг байхгүй. Тэгэхээр монголчууд бид угаасаа юм өгөгдөлтэй ард түмэн юм бэлээ. Гайхалтай. Би даалт ухамсар энергийн талаар их сонсож уншдаг юм аа. Ерөнхийг нь ойлгоод байгаас бясалгал хийж өрөөсө чадахгүй байгаа юм аа. Бас хаана ямар багш дээр явах уу гэж бодоод байгаа. Төвлөрч чадахгүй болохоор бясалгал хийж сурах болов. Яг жаахан төвлөрөө суу ихээр л энэ тийм захтнаад бүр араасаа бодлоод аваад байх юм уу. Хээ хичээх бүрч их шав. Хичээх бүрч их хав ойрын юмнууд толгойд орж ирээд гээ инээс юм байна. Окей.
За уука натай адилхан зовлонтой байсан хүмүүс байна уу манайха. Лайв үзэж штэ нилээ олуулаа хөөрхөн олуулаа үзэж байна. Манай сурагчид энэ дотор байна уу те? Уука шиг яг ингэ төвлөрч чаддгүй байсан хүмүүс байна уу? Укада зөвлөмж өгөөрэй. Би одоо нэг магтаж юу яахан цааш. Гэхдээ ер нь уука шиг ийм асуудалтай бүгд л яг ийм байдаг. Тэгээ бүгд орж ирээд бясалгаж сурдаг манайхан. Төвлөрч сурдаг. Тэгэхээр манай сурагчид байвал укада комментаар хариу өгөөрэй тий. Батгэрлагч маань маш гоё мэдрэмж бөөн баяр хөөр авсан. Зохион байгуулалтын багштаа баярлалаа гэж. Баярлалаа Батгэрлагчээ. Бидэндээ итгээд хамгийн ихний ретритэд ороод ирсэнд баярлалаа. Данаа маань орой минь багшаа гэж байна. Укана танхимаар сурах болов суралгүй яах вэ? Танхимаар суугаараа яг ингэ төвлөрч чадахгүй гэж байгаа хүмүүс танхим бол юусэн нам тий 1 сарын дотор угаасаа чиглүүлээд өгнө. За анхлан сонирхогч байна уу? Уучлаарай. Танин мэдгүн чанартай асуулт байна. Дээд тэнгэртэй холбогдож байна гэдгийг шинж тэмдэг гэдэг нь харагдах болгоно уу? Үнэхээр сонирн байна гинэ. За ер нь бол ийм байхгүй юу? Манай тархиа уурчил бясалгалын зорилго анханасаа хизээч нэг юм шидийг үзүүлээл би ястаа тэгээд би ингээд бусдаас онцгой ийм тийм гэдэг биднэрт ерөөсөө тийм нөгөө юу байдаггүй, амбиц байдаггүй, тийм эго байдаггүй. Бидний одоо тархиа уурчил сургалтанд орж ирдэг ерөөсөө цорын ганц зорилго нь өөрөө юу байдгийг гэхлээр манайхны өөрийгөө өөрчлөх, зан төлөвөө өөрчлөх. Энэ зан төлөвөө өөрчлөх дотор ч нөгөө сүнслэг эго маяг ч ороо авчих штеп. Би л юм ойлгодог хүн, би л бусдаас онцгой хүн, би л юмыг ингэж хүлээж авдаг хүн. Та нар шиг хүмүүс биднийг ойлгохгүй. Та нар шиг хүмүүс намайг ойлгохгүй. Энэ ерөөсөө буруу байхгүй тий. Ингэж байгаа хүн яаж байгаа юм гэхээр хизээч одоо нөгөө юу аахгүй гэсэн үг. Зөв замаар энэ сүнслэг хөгжилд хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний одоо нөгөө энэ сургалтанд орж ирэхдээ барьдаг баримтлал өөрөө юу юм гэхээр аашаа заасан зангаадсан тархиа өөрчлөн гэж орж ирдэг. Тийм учраас би одоо энэ дээд ухамсартай холбогдох ч гэдэг юм уу те энэ mystic experience гэдэг юмыг яг тэгдэг, яг ингэдэг. Бид нэр ингээд тэгээд гэж юусоо ярихгүй. Тэрс маань олон нийтийн сувгаар ярихгүй. Энийг бол яг дунд нь ороод хүмүүсийг яг янз бүр болж байгааг ингээд хөндлөнгөөс нь харсан ч юм уу. Эсвэл өөрөө яг тэр туршлагыг авсан хүмүүсийн нууц. Энэ бол яг манай сурагчдын нууц ахгүй. Манай сурагчид хуваараа гэр бүл, найз нөхөд одоо тэр арга хэмжээ чинь ямар хөө болсон. Тэгээ яадаг юм бэ, нийдэг юм бэ гэсэн ихтгэлтэй хүмүүстэй ярих гэж хүссэн хүмүүстэй энийг ярина уу гэхээс би те олон нийтийн сувгаар тэр маань тэгээд энэ маань ингээд гэж юусоо ярихгүй. Яг тэгвэл бясалгалын нөгөө бидний бясалгалын зорилго энэ биш. Бидний бясалгалын зорилго болохоор өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх. Тэгээ энэ уртын ретритийн зорилго болохоор зүгээр л нэг юм жижиг хумх ямхаар хумсын төдийгөөр ингэж хумсын толионы төдийгөөр өөрийгөө өөрчлөх биш бүр ингээд хувилгаан гэж хэлж болохоор ингээ алга уруулахын дайтай гэдэг чинь бүр юм маш том өөрчлөлтийг зүгээр natural, super natural өөрчлөлтийг өөрийн бие дээр, өөрийн амьдрал дээр хийн гэж ийм амбицтай авсан хүмүүс ахгүй. Тийм учраас бидний хувьд энэ холбогдох гэдэг процесс ч юм уу те энэ mystic experience, энэ transcendent experience гэдэг юм зүгээр л нөгөө бонус бясалгалынх нь бонус байдаг. Тэгж чадсан чадаагүйч бүгд очиод ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө таньчлаа. Багшаа би зорилгоо юу аачлаа. Олчлоо. Тэг би яагаад гацаад байснаа мэдчихлээ. Би юу хийх ёстой байснаа ойлгочлоо. Би бүр ийм баяр хөөртэй олчлоо. Миний зүрх бүр нэгдээд хэнийг ч харсан хайр хүрээд байна гэл ингээд манай сурагчдын комментууд ийм байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр миний хувьд энэ л хангалттай. Заавал тэр mystic experience үзээгүй байсан ч transcendent experience үзээгүй байсан ч тухайн хүн өөрчлөгдөхтөө хэвийнхаасаа их хэмжээгээр өөрчлөгдөж чадсан л бол тэгэл болоо ахгүй. Тэгэхээр үүлэн үүжин бадмааны буугийн хүсэлтийг хүлээж авч чадахгүй нуучлаарай. Ягаад тэгэхээр энэ холбогдох гэдэг процесс бол бидний гол зорилго биш. Бидний гол зорилгын хажуугаар бонусанд орж ирж байгаа зүйл ахгүй юу. Тэгээд ер нь бол энэ сүнслэг эго гэдэг юм шиг дэми юм байдаггүй. Би чи холбогдоод үзсэн хүмүүн гээл хүн амтнаас илүүрхэл дутуурхаал янз бүр болоод байх ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр яг тэнд юу болсон хэн яасан гэдгийг бол яг арга хэмжээнд дээр байсан хүмүүсийн нууц байгаа юм шүү. Атхан туяа өнгө ижлээ гинэ юун дээр өнгө ижил юм бол доо.
Тэ баяраа яг тэгдэг шүү. Одоо бол гайгүй болсон. За нөгөө түрүүн захтнаад ингээд төвлөр сууж чадахгүй байна гэд Укагийн маань асуултанд манай баяраа ихч яг тэгдэг шүү. Одоо бол гайгүй болсон. Өөрлөгөө төвлөрч сурж байгаа гэж сайн. Яг ингэдэг байхгүй. Манай баяраа ихч бол бүр их олноос их нөгөө онцгой тийм ер нь бол байдалтай орж ирсэн. Одоо тэгсэн чинь маш сайн суудаг болсон байсан. Баяр үргээ баяраа ихчтэй. Та минь тэгэхээр их л сайн хичээж зүтгэж өөртөө ажилласан гэсэн үг. За атган туяа маань харин ч захтнаж дотоодоос чинь дохио өгөөд байгаа юм биш үү? Чадахгүй байна гэдэг түгжээгээл орхих байж магадгүй юм шиг байлээ гинэ. За сайн байна. Бэлэг оюун төвлөрөхөд эхлээд хэцүү байсан ч наанасоо төвлөргээд өөрийгөө дээрээс нь өстөж дарж байгаа сууд хичээлээ хийж байгаа шүү дээ. Яргох юм бэ. За манайх ч ер нь баг иймэрхүү юм хэлэндээ те. Иймэрхүү юм заанда те. Тэгэн го дахид дэвшил гараад байгаа өдрөөр зүрхний цохилтаа анх удаа сонсоод баярлаж уйлаад гинэ. Маш сайн. Бэлэг оюун маш сайн байна. Энд чи манай бэлгээ их юм шүү те. Маш сайн байна. За атган туяа манай багш үнэхээр дараахан хөөх юм гэнэ. За нөгөө нэг холбогдохоор яадыг хилээд өгөөч гэдсэн өөлөн үжин маань за ойлголоо гэж. За ойлгосонд баярлалаа тий. Тэгээ яах вэ? Манай угаасаа тэр дотор байсан хүмүүс гэрчлэн л дээ. Тийм учраас заавал энэ олон нийтийн сувгаараас бид нэр ингээд гэж ярих ямар ч хэрэггүй. Гэхдээ доктор Жо багшийн хэлдэг яг бол яг үнэ тий. Энэ mystic experience гэдэг юмыг үүсгэхийн тулд заавал нөгөө хар тамхины төрлөөр нэрлэгдээд хориглогдсон байгаа даа тэр ayahuasca гэдэг элдв бодис хэрэглээд ах ямар ч хэрэггүй. Хүний тарих өөрөө үүнийг хийх бүтэн потенциалтай байдаг. Зүгээр үүнийг өөрөө хийж үзсэн хүн л яах юм гэхээр хүнийг чиглүүлээд энэ замаар ингээд явуулж чаддаг. Ер нь бол туулсан буддаа гэдэг үг чинь тийм утгатай үг шүү дээ тий. Туулсан буддаа гэдэг энэ буддын шашны юм дээр маш их хэлдэг. Туулсан буддаа гэж юу гэсэн үг юм гэхээр өөрөө яг тэр замаар явж туулж өгсөн. Тэр замыг туулсан учраас эргээгээ за энэ замаар ингэж явна шүү. Энэнгээр ингэдэг шүү. Наана халт руу, наана бүд рүү, наанаасаа төөрөөд явч айлын хүй хай гэд ингээд. Тэгэхээр ер нь бол яг энэ өөрийгөө өөрчлөх дээрч тэр бусдад бясалгал заах дээрч тэр тэ одоо энэ mystic experience transcendent experience дээр ч гэсэн хүн өөрөө ямар аргаар түнд хүрсэн яг тэрийг л бусдад санал болгож чаддаг. Тэгэхээр манай хувьд болохоор энэ доктор Joe Dispenza-гийн энэ тарих судлаач эрдэмтний яг энэ шинжлэх ухааны аргаар өөрөө ингээд нүцсээр байгаа те би яг энэ замыг туулсан. Тэгээд одоо бич тэр манай багш нарч тэр бүгдөө л яг бидний туулсан замаар тэр аргачлалаар өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр сая хэлээд байна шүү дээ ингээд үсдэж агаад суулгаж агаад ингээд хамаагүй сайжраад байна гэж тэгээд байсан шүү дээ. Тэгэхээр манайхан угаасаа сургалтын дээр ингэж хэлдэг байхгүй юу? Наад тархины эргэлт холболт чинь өөрчлөгдөхийг хизээж хүсэхгүй. Өөрчлөлт гэдэг бол хүний тархин доторх мэдрэлийн эсийн үхэл мөхөл байхгүй юу? Тийм учраас ингээд дур зоргоороо байгаа төвлөрөхгүй байгаа сурцсан юм анхаар сарнилттай ингээд сурцсан байгаа хүний тарих ба штэ. Тэгээ яг энэ байдлаар ингээд замбраагүй холбогдоод сурцсан хүний тарих түүнийг замбраатай болгохоос нааш замбраанд ордоггүй. Тэгэхээр яах л ёстой юм гэхээр өөрийгөө даван туулах ёстой. Өөрчлөгдөн гэдэг процесс бол тэр чигээрээ өөрийгөө даван туулах процесс байдаг. Тэгэхээр манай энэ тархиа өөрчлөлт сургалт бол эд шид гэж эхнээсээ ярихаас илүү эхнээсээ яг ингээ сайхан тарих судлалын шинжлэх ухаан ярьж агаад хүний одоо энэ тархины эргэлт холбоосыг өөрчлөх гэдэг ажлыг хийдэг байхгүй. Тэгэхээр түрүүний тэр нөгөө оюу билүү те хин билээ нөгөө эмэгтэй маань оюуны ойлоо төвлөрч чадахгүй байна гэдээс оюука гэдээс уканы тэр төвлөрч чадахгүй байгаа гэдэг чинь тархин тэгээд ажиллаад сураад дассан байна гэсэн үг байхгүй. Бид нар бол үнийг яг зүгээр тоглоомор зэрлэгшин гэж яриад идэгин те. Тэгэхээр энэ эргэлт холбоосыг өөрчилж сурах хэрэгтэй. Ингэжээж сая өөрчлөлт явагдана. Тэгэхээр саяны энэ бидний энэ ретрит арга хэмжээ ч гэсэн энэ эргэлт холбоосыг маш хүчтэйгээр өөрчлөх, их хэмжээнд өөрчлөх, ихтгэл үнэмшлийн том хэмжээнд өөрчлөх тийм зорилготой арга хэмжээ байгаад одоо зохион байгуулагдаад өнгөрсөн гэсэн. За биндрийн агч маань сайн уу? Ямар сонин хүн вэ? Та маань юу хийгээд явна вэ? Эги ами мундаг да та минь үргэлж талархаж явдаг шүү гэж юм. Баярлалаа Эги ами.
бясалгалаа хийж байгаа үсттэй хийгээд байгаарай. За тэгээ хизээ сургалт эхлэх вүлээ танхим гэж 8 сарын 31-ээс эхэлнэ шүү. Пэйж дээр нь мэдээлэл нь орсон байгаа. Хэрвээ мэдгүй байгаа байвал энэ пэйж руугаа чат хийчээрэй. Тэгээд мэдээллийг явуулъя. За танхимын сургалт хизээнээс эхлэх вэ? 8 сарын 31-ний нэгд өдрөөс эхэлнэ. За тэгээд энэ 2 өдрийн ретрит дээр бид нэр ерөнхийдөө ямар төрлийн бясалгалууд хийсэн бэ гэхээр мэдээж уртын бясалгал хийсэн. Уртын бясалгал маань хамгийн богиндоо цаг гарна тий. Тэгээд цаг гарнаас 2 цаг гарны ийм урт хугацаатай бясалгал хийсэн. Хэрвээ бид нэр дахиад одоо энэ сурагчдын маань хүсэлтээр олон хоногоор энэ ретритийг хийх юм бол дахиад энэ бясалгалынхаа хугацааг уртсгана гэж бодож байгаа. Бясалгалынхаа энэ хугацааг уртсгана. Тэгэх юм бол нөгөө хүмүүсийн үзээд байдаг гайхамшигч бүүрлэх хийсэн гэсэн үг шүү дээ, тий. За тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ 2 хоногийн арга хэмжээнд дээр ямархуу бясалгалууд хийсэн мэхээр мэдээж алхах бясалгал хийсэн. Алхах бясалгал бол үнэхээр гайхамшигтай. Энэ бол ярих юм байхгүй тий. За тэгээ алхах бясалгалаас гадна нөгөө уртын бясалгалуудаа яг ингээл хичээлээ үзэл тухайн хичээлийнхаа зорилгын дагуу бясалгаал, хичээлээ үзэл тухайн хичээлийнхаа зорилгын дагуу бясалгаал, нөгөө үтсэн хичээлийнхаа дагуу бясалгаал, үтсэн хичээлийнхаа дагуу бясалгаал. Тэгээл тэрийгээ дахиж алхах бясалгалаараа ингээл гоё давтаад ингээд явсан гэсэн үг. Тэгээд хамгийн гол нь одоо манай сурагчдын хүсэж байгаа нэг юм байгаа. Наа уртын бясалгалаа яг бичлэг болгож бичээд те. Тэгээд ап дээрээ тавьж зараач. Бид нар тэр ретритийн үеэр хийгээд байсан гой урт бясалгалуудыг гэртээ хиймээр байна. Би тааж хиймээр байна гэж аягүй их нэгж байгаа. Тэгээ багш нас энийг те яг ингээд бичлэг болгоод ап дээрээ шинэ бясалгал болгоод гаргах ажлыг бас тэгж байгаа хийнэ л гэсэн байгаад байгаа. Тэгэхээр манай ретрит явсан сурагчид маань хүлээж байгаарай. Удахгүй багш нь уртын бясалгалаа гаргаж ирнэ. Эркагч маань бясалгалаа хийгээд эхэлсэн л бол бүү зогсож алгасах юм бол шалгуур, бартаа, ойлгуулах гэдэл үзэлцэж эхэлнэ. Ирээд байна шүү гэж юм. За саяны нэг уука гэд яаж ингээд суралцхоё гэд хүмүүс сонирхоод байсан нэг сонирхож байгаа хүмүүстэй хариу хэлж байгаа шиг байна те. За тэгээд нэг манай ретритийн иргэн тойронд гэх юм бол иймэрхүү сайхан юмнууд болсон. Сэтгэл ханамж би өөрөө ч гэсэнтэй маш happy. Тэгээ яг нөгөө анхны удаагийн туршлага ивентийнхаа бүр хизээ хайн те багш нь бас нэг юмыг сансан шүү. Одоо анхаарлаа хандуулж байгаарэ. Юу санснаа хэлэн та нарт. Одоохон эхлээ Биндрагчийн комментиг уншаад байгаа. Би сайн байгаа багшаа. Та нар ямар гоё юм хийгээд байна. Бахархаж байна гэж баярлалаа. Та минь буцаад хурж ирээрээ. Сайн байгаа л ашгүй дээ. Ер нь бол сайн л байгаа л тэгээ болоо гэдэг шиг. Цэгийн маань алхах бясалгал бол гал гинэ. Тэгэлгүй яах вэ? Өөрийнхөө тэр гоё зургийг үзэсгэлэнтэй зургийг харсан байлгүй манай цэгийн хамгийн дөрөнд оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр цэгэдээ бас баярлалаа. Хундагтаа бас баярлалаа. Яагаад тэгэхээр энэ ретрит гэж бараг л хилээл өнгөрцөн байхад тэр ретритийн анхны хөтөлбөрийн тэр ханыг гаргаж ирсэн манай хоёр тэр гоё сайхан амралтыг олсон. Тэгээд ер нь ихэнх том ажлуудыг манай хэд маань л нуулсан да. Би ч бол тэгэл нөгөө ном дэвтрэн дотроо живэлтэй концептээ гаргаад хичээлээ заах гал хичээлээ ингээд боловсруулах гал яваадсэн тэр арын ажлыг бол өстой найдвартай нуулсан да манай хэд бол. Тэгэхээр цэгэдээс баярлаа гэж хэлье. Ука маань за тэгвэл танхим цууд зэрлэгсэн тарих бодлоо сайхан номхотлохыг даа. Үнэ. Нэрээ бясалгал хийхгүй удах юм бол миний тарих ч гэсэн зэрлэг шин. Ерөөсөө маш амархан. Яа тэгэхээр эн чин ичид мухар сусаг биш байхгүй. Эн чин тарих судлалын шинжилх ухаан те. Тэр эргэлт холбоос уч ингээл холбогдоод бэхжээд байна. За нэг иймэрхүү арга хэмжээ зохиосон. Тэгээд яг тэр холбогдохоор юу болдгийг гэдгээс өөр асуулт байна уу? Явж чадаагүй сонирхож байгаа хүмүүс маань асуулт байна уу? Харсан багшаа хөөхөн гой зургнууд байна лээ гэж байна. За нэрээ энэ лайвыг далимдуулаад юу аашгүй манайха ретритд явсан хүмүүс маань тэр ретритийн сэтгэл ханамжийн судалгааг бүглөөд өгөөрэй. Тэгээ заавал гой сайхан гэж магтахтаа ерөөсөө биш. Яг чин үнэнчээр юун дээр сайжруулах хэрэгтэй байсан. Юун дээр бид нэр яг зөв хийж чадсан. Дараагийн удаагийн ретритийг бүр ингээ перфекттэй ямар ч өөгүй гой сайхан хийхийн тулд бид нэр дахиад юун дээр анхаарах хэрэгтэй байна гэдгийг сайхан тэр нөгөө сэтгэл ханамжийн судалгаагаа бүглөөд
бидэнд үнэнчтэй honest review буюу тэр сайхан чин сэтгэлийнхаа тэр үнэлгээг өгөөд сайжруулалтын саналыг өгөөд явчаарэ. Тэр групп дотор байгаа шүү манайхаа. За зүгээр дээ багш минь гэж хөөрхөн штэ. За. За тэгээд бясалгалын хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь сая энэ 3 өдрийн ретритээр чинь 3 удаагийн лекц уншлаа. 3 удаагийн лекц, тэр лекцүүдэд дагсан гоё бясалгалууд, уртын бясалгалууд бид нэр хийчээд ирлээ. Хатанбаатар наран гэрэл маань алхах бясалгалын талаар ярьж болох уу баярлалаа гэж. За алхах бясалгалыг бол ерөнхийдөө анх би яаж хийж үзсэн бэ гэхээр доктор Жөө багш маань энэ алхах бясалгал гэдэг зүйлийг санаачилсан. Доктор Жөө багш алхах бясалгалыг яаж санаачилсан бэ гэсэн чинь өөрөө нөгөө хичээл дээрээч тэр подкастаараач тэр ярьдаг байхгүй юу. Ковидын үеэр нөгөө бүгд ингээд нэг сайхан хөл хорионд орсон шүү дээ. Тэгээ пандемик гээд бүгд гэр гэртээ хоригдсон. Тэгээд гэртээ хоригдоод явж байхдаа нэг юм үе салхинд гарч алхахдаг нөгөө далайн эрэгтэй ойрхон байшинтай учраас далайн эргээр алхахдаг өглөөний нөгөө алхалт хийдэг тийм байсан юм байна. Тэгээ нөгөө хамаг зохион байгуулдаг байсан арга хэмжээнүүд нь бүгд цуцлагдаад бараг жил шахуу арга хэмжээ байхгүй болоод хүмүүс нөгөө айгүй гоё нөгөө ретрит ингээ хийгээд те бөөндөө цуглаад бясалгал хийгээд гой үр дүн гарч ирсэн хүмүүс нь гинт тэр ковидын үеэр хөл хорионы үеэр ингээ таг юу хагаад хоригдоод тэгээд хүмүүс нь ч гэсэн одоо нөгөө бясалгал нь ингээ сулраад эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд доктор Жөө багш далайн эргээр алхаал явж байхдаа гинт нөгөө стресстэй явж байхгүй да хөөрхий ста пандемик болоод ингээд тэгээ хүмүүс өвдөж зовоод ингээд гээд стресстэй явж яснаа гинт өөрийгөө анзаарсан гэж байгаа байхгүй хүүе би чинь нөгөө заагаад байдаг гой сайхан төлөвөө алдцсан явж штэ би чи юу болж байна би ядаж ингэж болохгүй шүү дээ гээд ингээд тэгээ доктор Жөө багш би тэгвэл хэн байх вэ гэж өөрөөсөө асууж агаад би хичнээн пандемиктэй хөл хоройтой хамаг ажил нь гацсан зогссон хүмүүс нь зэрлэгшсэн те арга хэмжээнүүхэн зайн холцсон ийм хичнээн хэцүү байсан ч гэсэн би хэн баймаар байна. Би өнөөдөр доктор Жөө Диспенза гэдэг би өнөөдөр яаж алхаж гიშгэх яаж ажиллаж авирлах би хэн баймаар байна гэж бодоод тэгээ яг тэр нөгөө өргөгдсөн сэтгэл хөдлөлтөө те яг тэр ямар ч одоо асуудлаа даван туулсан бүх юм сайн сайхан болцсон байгаа тэр мэдрэмжтэйгээр далайн эргээр алхаж эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Гоё сайхан байна бүх юм болж гэн гэд өөртөө ингээд энэ мэдрэмжийг авах гоо тэгээд яг тэр зураглалыг ингээд төсөөлөөд миний ажил буцаад ингээд хийгээд ингээд угаасаа эхлэн дээ ажил буцаад хиймийн болоод ирэхээр би ингэн тэгин юм гэд ингээд тархин дотроо яг энэ бясалгалагч төлөвт орж агаад төвлөрсөн юм бясалгалын төлөвт орж агаад алхаж үдсэн гэж байгаа байхгүй тий. Тэгээд яг энэ дээрээс доктор Жөө багш нөгөө дон гэд мэдээлэл бууж ирэхдээ юу гэж орж ирсэн гэхээр хөөе би алхангаа бясалгаж чадчих штэ. Заавал нөгөө хөвтэй суугаал ингэж л хийдэг байсан тэр оюуны тасгалжуул тэр бясалгалыг би өнөөдөр ингээд зүгээр алхаж агаад хийж чадчих штэ. Алхах бясалгал гэж яагаад байж болохгүй гэж яг доктор Жөө багшийн санаанд нь тэгж орж ирсэн гэж байгаа. Тэгээд алхах бясалгалыг би яаж хийх вэ гэдэл бас багтаагаа ярилцаал, эрдэмтдтэйгээ ярилцаал, судалгаан дээр үндэслээд ингээд судалгаа хийж бодож хөгжүүлж агаад алхах бясалгал гэдэг бясалгалыг хамгийн анх гаргаж ирсэн байдаг. Тэгээд одоо миний л мэдж байгаагаар тэ хамгийн анхны алхах бясалгалууд нь үн төлбөргүйгээр drjoe.com гэд өөрийнх нь вебсайтн дээр байгаа. Бас доктор Жөө YouTube суваг дээр доктор Жөө Диспенза гэд YouTube суваг дээр үнэгүй тийм алхах бясалгалууд байдаг байхгүй. Walk for the world гэдэг. Дэлхийн төлөө алхах гэдэг. Дэлхийн төлөөх алхалт гэх юм уу да тийм ийм нэртэй бясалгалуудыг үн төлбөргүйгээр одоо баг 2 жил гарны өмнөөс доктор Жөө багш нөгөө ковидын дараачаас гэсэн үг тийм гаргаж эхэлсэн. За тэгэл нөгөө энэ би хамгийн анх алхах бясалгалыг онлайнаар үнгүүгээр доктор Жөөгийн YouTube суваг дээрээс хийжсэн байхгүй юу. Тэгэл тэр нөгөө дэлхийн төлөө алхах гэдэг энэ концепт бол гайхалтай миний зүрх сэтгэлийг уяраагаал уйлаал те би ийм хүн байна би ингэн тэгнэ гэл эхлэхийгээ хайрлал арт түмнээ хайрлал дэлхийн энэ цэнгэр гаргаа хайрлал гэл ингэж хамгийн анх энэ алхах бясалгал гэдэг юмтай танилцж үзчихсэн гэсэн үг. Чи нилээн дээрээ би магадгүй 2 жил гарна гэж андуурж ич магадгүй 3-4 жилийн өмнө ч байж магадгүй.
Та тэр доктор Joe Dispenza гэдэг YouTube сувг руу ороод тэр алхах бясалгалыг хараад үзтээ. Тэгээд би болохоор доктор Joe Dispenza-гаас ингэж сураад тэгээ өөрөө энэ алхах бясалгалд асар их дуртай. Яагаад тэгэхээр яг энэ алхах бясалгалын үеэр би үнэхээр яг өөрийгөө ингээд маш том одоо нөгөө supernatural гэдэг шиг тийм ойлголт тухайр л надад орж ирээд тан гэл дон гэл орж ирээд асгарт уйлаад тэгэл зүрх сэтгэл нэгдэл хамаг юм тавираа сулраал ингээл үнэхээр аз жаргалтай яг болж исэн байхгүй юу энэ алхах бясалгалыг хийж байгаа. Тийм учраас миний хайртай бясалгалуудын нэг би өөрөө бас айгүй хийх дуртай бясалгал учраас монголчуудаа энэ гоё бясалгалыг гаргаж өгөх юмсан үүнийг хийлгэж үзүүлэх юмсан ингээд маш удаан бодож явсан. Тэгээ энэ жил нөө ретрит хийн гэдэг далмаараа яг энэ байгалийн сайханд очиж байгаа бид нэр алхах бясалгалыг бүр ингээд чистний тайлбарыг гоё авч байгаа тэгээд ингээд зааварчилгаагаа тултал нь авч байгаа энэ алхах бясалгалыг хийж үзье, алхангаа бясалгаж үзье гэдэг энэ хүслийг өөрчлөө. Тэгээд энэ 100-ны ихэнх сард бол манай хамгийн анхны нийтэд зориулсан алхах бясалгал гарсан. Тэгээд алхах бясалгалыг хийсэн хүмүүс үнэхээр гоё юм билээ. Зарим нь бүр ингэж яах гэж байна штэ. Байгаль ч биш заяа. Гэр дотроо алхах бясалгалаа хийж яах гэж байгаа байхгүй юу? Гэр дотроо алхах бясалгалаа хийж байхдаа яаж юм гэхээр би яг энэ гэртээ хэн болцоод байж ах вэ? Одоо миний тэр сайн сайхан дүр төрх юм байх вэ? Тэгээ миний тэр сайн сайхан дүр төрх гэр дотроо яаж алхах вэ гэж одоо манай тэр аптер байгаа алхах бясалгалыг тэгж хийж ийн гэж аахгүй. Тэгэл аяга угааж захтаа мөр зүр нь ингээл толгоон ингээл аяга угааж захтаа яг ингээл гой дүрдээ ороод гэр орноо цэвэрлж захтаа дүрдээ ороод хоолоо яаж захтаа дүрдээ ороод тэгж жаргаж бясалгаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ алхах бясалгал гэдэг бол зүгээр л яг бид нар ингээд өдрийн амьдрал дээр алхаад гიშгээд ажиллаа хийгээд амьдраад явж байхдаа хэн байх юм бэ гэдгээ тархин дотроо дасгалжуулдаг маш том ийм дасгалжуулалтын арга техник. Тэгээ энийг бол би бол ингээ яг гоё доктор Joe-с сурсан. Тэгээд гэхдээ энэ алхах бясалгалыг хийхдээ бол яг өөрийнхөө мэдрэмжээр надад энэ алхах бясалгал юу үлдээсэн юм? Яг энэ алхах бясалгалыг надад үлдээсэн тэр сэтгэгдэл, надад үлдээсэн тэр бүх одоо уул мөр гэх юм уу та энийг барьж гаргаж ирж байгаа. Тэгээд алхах бясалгалыг хийсэн гэсэн үг. За Хатанбаатар наран гэрэл маань хариулт авсан бахаа гэж бодож байна. За саран чимэг маань агсан шат хизээ эхлэх үлээ гэж байна. Юу яашуу? Онлайнаар бол ямар ч байсан 9 сарын дундаас эхэлнэ. Тэгэхээр 8 сарын сүүлээс ч юм уу 9 сарын ихээр бид нэр агсан шатаа бүртгээд эхэлнэ. Тэгэхээр нэрийн энэ нөгөө ретриттэй орсон хүмүүс маань агсан шатандаа суугаарай. Одоо та хэд яг агсан шатны хичээлүүдийг ингээд сонсох юм бол өстой чистний ойлгоно заяа. Чистний ойлгоно. Янзын гоё ойлгоно. Данаа маань дахин ойрын хугацаанд ретрит болох уу гинэ. За наадах ч мэдэхгүй байна. Манайхан надаас нэхэл байгаа. Тэгээ нэг сайхан хайр шидлээ сайн дураарах юм бол зарлаад хийчих байх. Гэхдээ одоо ч бас ингээ нөгөө хичээл сургууль эхлээд бүгд завгүй болоод байна шүү дээ. Тэгэхээр ийм олон хоногоор явах хэсгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол мэдээж тархиа өөрчлөлт төв бол үүнээс хойш дандаа ретрит хийх болно. Хийхдээ те анхных маань ийм сайхан сэтгэл хөдлөл өндөр ийм сайхан ревю сайтай байсан. Дараагийнх нь бол бүр сайжирна гэсэн. Бид нэр одоо бүр төгс гэж хэлж болох хэмжээрөө л аль болох өөрснөө ингээ нөгөө явна гэсэн үг те хичээ зүтгэн гэсэн үг. За онлайн анхан шатны хичээл хизээ эхлэх вэ гэж 9 сарын 1-нд эхлэе шүү. 9 сарын 1-нд эхлэнэ. Багш мундаг шүү. Гэртээ бясалгал хийх бүртээ танд талархах сэтгэл маш их төрдөг гинэ. Баярлалаа Биндрия хичээ. Та минь бясалгалаа хийсээр л байгаа юм байна. Тэгээ сайн байгаа юм байна. Ашгүй дээ. Бясалгалаа хийж байгаа гэж сонсохоор сайхан байдгийн шүү. За. Өөр манайхан юу гэнэ үү? За алхах бясалгалаа худалдаж авнаа тэгвэл гинэ. Тэг алхах бясалгалаа худалдаж ав. Тэгээд гэртээ сайхан дүрдээ ороо явж байхгүй юу те. Цаан ч бүр алхах бясалгалаа тэгэж хийдэг ч хүмүүс байна. Тэгэхээр энэ бол үнэхээр хүн өөрөө л ашиглаж чадах юм бол хүсэж чадах юм бол хичээж чадах юм бол хаана л бол хаана ашиглаж болох юм гоё арга аргачлал байхгүй юу. Хатанбаатар маш их баярлалаа багшаа гэж байна. За баярлалаа. КК би дасгал хийхдээ бас
бясалгал хийж байгаа. Үнэхээр бүр гайхалтай шүү гэж байна. Баярлалаа тий. За тэгээ энэ бүхэн бол ерөөсөө ганцхан миний гавьяа биш л дээ. Би эргээгээ та бүхэнд бүгдэнд нь маш их баярлах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн бидний энд байгаа энэ бүх туулал, туршлага, энэ бүх гайхамшиг тий. Миний ингээд бүр бахархаад баярлаад яриад байгаа энэ бүх үр дүнгууд чинь өөрөө юу юм гэхээр манай сурагчдын гавьяа аахгүй юу? Та хэд маань хичээсэн учраас та хэд маань алхах бясалгалыг зөвхөн л ингээл байгаль дээр биш тэ бүр гэртээ галтгоондоо хүртэл хийж болдог гэдгийг үдсэн учраас би өнөөдөр ингээд багтаж баярлаад яриад байгаа. Та хэд маань итгэж үнэмшээд энэ арга техникийг ашиглаад тэр ретрит дээр гайхамшигыг үзүүлж чадсан учраас өнөөдөр ингээд ангираад бүүн баяр болоод ингээд лайв хийгээ сууж байгаа хгүй. Бид нэрээс та гоё байсан, бид нэрээс та тэгсэн гэж сууж байгаа хгүй. Сээг маань онлайн сургалт явагдах уу? Би гадаадаас оролцох хүсэлтэй байна. Онлайн явна. 9 сарын 1-ээс эхлээд явна. Тэгээ сургалтанд суух хүсэлтэй байгаа хүмүүс маань чат чирээ тэгээд нөгөө сургалтандаа хэрхэн бүртгүүлэх гэдэг зааврыг өгчнөө. За тэгээд нэрээ сая бас нэг юм анзаарсан тий. Доктор Жөө багш юу н хилдэг байхгүй юу? Илдэг 7 юмар явчихсан тий. Тэр ч сургалтанд яваал, энэ сургалтанд яваал, нэг тийм хагас дутуу мэдээлэл аваад, нэг тийм буруу зүрх мэдээлэл аваад, нэг тийм үнэн худлын мэдээлэл аваад, баахан элдв анзын юмд ингээд бөмбөгдүүлээд, мэдээлэл бөмбөгдүүлээд өөрөө уучраа олохоо болцсон байгаа хүмүүс. Одоо тэгээ бас нэг юм хагас хугас бясалгалын одоо нөгөө юутай те түүхтэй бясалгал хийжсэн, би бясалгадаг гэсэн янз янзын юм сэгэлцэн гэх юм уу да ийм мэдлэгтэй ийм нөгөө аргачлалтай болчихсон хүмүүсээс илүү баг юугаач мэдгүй анх удаа бясалгал хийж үзэж байгаа, анх удаа рестритэд орж үзэж байгаа хүмүүс илүү үр дүнтэй бясалгадаг гэж доктор Жөө багш хэлээд байгаа байхгүй. Тэгээ саяны ретрит дээрээс хаарлаа багш нь тий шууд ингээд уг нь бид нэр айл болох орё гэсэн бүх хүмүүсийг дор хаяж анхан шатны сургалтандаа суу гэж нөгөө нэг шахажсэн, бүр шаардчихсан. Тэгэхгүй бол бүртгэхгүй энэ төр гэж хэлжсэн байхгүй юу? Рестритэд бүртгэхгүй гэж хэлжсэн. Тэгэхэд ингээд нөгөө яаж байгаа чинь бас завсраар ингээд сургалтын суугаагүй хүмүүс хэд гурав ороод ирсэн байгаа байхгүй ретрит ороод ирсэн байхгүй. Тэгэл ийм сургалтанд явж байсан л гин ийм бясалгалд явж байсан л гин бүр зарим нэгэн төрлийн бясалгалын үүсгэн байгуулагчдын нийгмиг гэж хүмүүс орж ирсэн. Тэгсэн яаж юм гэхээр тийм хит олон элдв анзын юмар яваад элдв анзын мэдээлэл аваад босон болоогүй бясалгацсан хүмүүсээс илүү нэг бол яг ингээд анханасаа бясалгал хийж үзэхдээ л манайхаар ингээд дагнаад явцсан. Эсвэл урд нь өөр ямар ингээд явж исэн ч гэсэн сүүлийн үед ингээд яг манайхыг тууштай өөрөө ч хийхгүй. Яг одоо энэнгээрээ гээд ингээд энэ нөгөө арга техникээр явцсан хүмүүс маань яг тэр холбогдох гэдэг юм хийгээд байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд би яг за хин яах нүг гэж ингээд харж байхад нэг бол бүр ингээд огт бясалгал хийж үзээгүй. Шууд л тэр ретритгээ сонсоод тэгэл за бясалгал хийж сурыг гэд баг энэ ретрит дээр хурж ирж бясалгал хийж сурыг гэд хүрээд ирсэн хүмүүс эсвэл яг манаахны гэж хэлж болохоор манай яг нөгөө үндсэн сурагчд те анханасаа манаахтай явцсан эсвэл маш урт хугацаанд манаахтай явж байгаа хүмүүс л яг энэ mystic experience буюу энэ зүйлийг үзээд байгаа байхгүй. Тэгээд би бас бодлоо л да те зүгээр ингээд ялгуурлан гадаргуул үүсгэж байгаа ч юм биш. Энэ хит их мэдээлэл чинь өөрөө хүнийг итгэж үнэмшгэд, өөрөө хүнийг төвлөрөхөд, тэгээд өөрөө хүнийг яг ингээд зөв бясалгахад саад болдго юм байна штэ. Хит их бясалгал бүр үнэхээр саад болдго юм байна штэ гэдэг яг энэ биш хит их мэдээлэлтэй замбраагүй мэдээлэл, уялдаагүй мэдээлэл үнэхээр хүний оюун ухаанд сайнаар гэхээс л муугаар нөлөөлдөг юм байна штэ гэдгийг яг энэ нөгөө нэг ретрит дээр ингээд ажиглаж байсан байхгүй юу. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр шууд ретритэд битгий яваарай гэж хэлмээр байна. Яг л нөгөө нэг саяны ретрит дээр хүмүүст тавьсан шаардлага шиг те шууд ретритэд битгий яв. Хэрвээ үнэхээр манай ретритийг арга хэмжээг сонирхож байвал бүр анханаас нь эхнээс нь энэ анхан шатны сургалтуудаас танхимаар ч юм уу онлайнаар ч юм уу яваа те. Тэгээ анхан шатныхаа ард дээрээс болж өгжөөл тэрийг нэлээд сайн хийгээд нөгөө айш авируудаа өөрчлөө, тархиа өөрчлөөд ингэж яагаад ардаас нь хэрвээ амжижээвэл те агсан шатныхаа сургалтанд ороод анхнаараа яваад агснараа яваад тэгээ нэлээд хөөрхөн арга барилаа эзэмшээд ингэж яагаад энэ ретритэд явах юм бол сая яах вэ гэхээр үнэхээр сайн үр дүнд хүрдэг шүү. Тэгэхээр та хэд маань те хэрвээ ингээд ретрит ямар гоё холбогдох гэх юм бол энэ нөгөө
яг арга барилаа сайн эзэмшээгүй, зөв мэдээлэл, цэгцтэй мэдээлэл аваагүй байж иж би холбогдож үзмээр байна гэдэг чинь өөрөө нөгөө түрүүний яриад сүнслэг эго гэдэг нэг одоо лагл холбогддог болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр холбогдох бол бидний хувьд 37 дугаар асуудал. Бидний хувьд өөрийгөө өөрчлөлт гэдэг зүйл чинь хамгийн чухал зүйл байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Сэги онлайн сургалт явагдах уу? Энийг уншсан тий. Ундрах эгч маань өчигдрөөс эхлээд өглөө эрт босоод алхах бяцлаглаа хийж үзье. Ястаа сайхан байсан шүү багшаа гэж байна. Тэгэлгүүдээ алхах бяцлаглаа л үнэхээр гайхамшиг. Манай ундрах эгч чинь сайн да. Ястаа гайхалтай бяцлагсан да. За монголчин гэдэг хүн онлайн сургалт авсан юм аа багшаа. Нэгэндээ линк ирэх үү? Би анхан шат бяцлал гээд ороод дагаад хийх гээд явж исэн чинь 2 удаа унтчихсан байлээ гэнэ хөөх юм байсан. Яг вэ. Ерөнхийдөө нөгөө нэг тарих амардаг байхгүй. Амархаар шууд бяцлал хийхээр ингээ нойр хүрээд унтчих гад байдیں۔ Гэхдээ хичээл дээрээ заасан нөгөө аргачлалынхаа дагуу унтсан ч босоогоор унтъя шүү. Заяа. Орон дээрээ тэгж хөвтөж бяцлалаа хайж унтахгүй шүү. Тэгэхээр монголчин маань энийг анхаарал аваарэ. Ундрах эгч маань өглөө эрт хөнгөө шахам дүрдээ ороод явах үнэхээр таатай байсан шүү. Тэгэлгүй яах. Ховлгаан дүрдээ ороод явж гисэн үсттэй. Гайхалтай. Зя үнэхээр сайн хийж байгаа юм шиг байна манай ундрах эгч. За өөр асуулт байна уу? Бэлэг оюун тархи өөрчилж амьдралаа өөрчил намаа сонсдог хэлбэрээр гаргаарай багшаа гуйж гинэ. Энэ тархи өөрчилж амьдралаа өөрчил ном чинь M-book гэдэг нөгөө нэг аппликейшн дээр ч үлээ вебсайт дээр ч үлээ сонсох хэлбэрээр байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр бэлэг оюун маань тийшээ орж үзээрэй. За тэнцээс очиж сонсч үзээрэй. Яг хүмүүсийн сэтгэлийг сонсохоор нөгөө ингээд нэг сонсч байсан газараас нь үргэлжлүүлээ явахгүй алга болцдог. Ингээд бүр байхгүй болоо гараа авчдаг. Тэнгууд дахин нөгөө газараа олж тавьж эхлүүлж сонсох гэж нэлээд жоохон төвөг болдго юм шиг үлээ. Тэгээ бусдаараа бол уг нь сонсох ном нь байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхээ лайваар нэг те манай ретритийн иргэн тойронд болсон сайхан бид нар ер нь яг ямар арга хэмжээ зохиогоод өнгөрчвөө гэдэг энэ мэдээллийг та бүхэндээ өгөхгүй. Тэгээд бас энэ ретритээр энэ нөгөө нэг лайваараа дамжуулаад юу гэж хэлмээр байна гэхээр манай ретритэд оролцмоор авах юм бол зүгээр л нэг те ямархуу юм болдгийн үзье гэж биш. Үнэхээр би яг энэ ретритээр дамжуулж тийм хувилгаан шин чанартай өөрчлөлтийг өөртөө гаргана гэж анханасаа урт хугацаанд төлөвлөж энэ ретритэд оролцох хэрэгтэй. За тэгээ тэхийн тулд яах юм гэхээр анханасаа энэ анхан шатны сургалтуудад суу. Анхан шатны сургалтын ар дээрээс энэ төрийн бус байгууллага гэж бас манад байдаг. Тэр ингээд тогтмол хүмүүсээ дагуулад ингээд бяцлал хийдэг арга хэмжээ байгаа. Тэрүүндээ орж болно. Бас нөгөө нэг агсан шатны сургалт гэж байгаа. Тэр агсан шатны сургалт бол ууг нь бол баг энэ ретритээр заасны яг суурийг заадаг байхгүй юу? Яг энэ агуулгыг заадаг. Тэгэхээр энэ агсан шатныхаа сургалтанд бас суух хэрэгтэй. Тэгжээ сая тэр хүмүүсийн яриад байгаа энэ гой энэ тэ өөрчлөлтүүд энэ бүх энэ гайхамшигтай мэдрэмжийг сая маш үр дүнтэйгээр энэ ретритийнхаа үеэр авч чадна. Ингэж л хэлмээр байгаа. Унших хэлбэрээр л байгаад байна лээ гинэ. Окей. Дуу оруулсан ярьдаг ном байхгүй байгаа юм биш үү? Ойлголоо. За манайханд өөр асуух юм байна уу? Ер нь бол манай тархи өөрчлөлийн лайв 1 цаг явдаг. Тэгээд сургалт сонирхож байгаа хүмүүс маань 9 сарын 1-ээс манай сургалт онлайн сургалт маань эхэлнэ. Танхимын сургалт болохоор 8 сарын 31-нд эхэлнэ. Тэгээд нөгөө хоёулаа энэ хоёр чинь үнэн адилхан 300 мянга. Тэгээд онлайн нь болохоор 4 сарын хугацаатай явдгийн 4 үе шаттай хичээл үзнэ. Танхим нь болохоор 4-7 хоногийн хугацаатай явдгийн бас 4 үе шаттай хичээл үзнэ. Тэгэхээр 8 сарын 31-ээс эхлэх танхимын анги маань өглөөний анги байгаа. Тэгэхээр 8 сарын 31-ний өглөө 8 цагаас манай танхимын анги хичээл эхэлнэ. Тэгэхээр энэ сургалтаа сонирхож байгаа хүмүүс маань тархиа өөрчил апа татж байгаад сургалтандаа бүртгүүлээрэй. Хэрвээ апа яаж татхаа мэдэхгүй зааварчилгаа авмаар хүмүүс байх юм бол бид нар руу чат хийрээ. Тархиа өөрчил төрөө чат хийрээ. Тэгэхээр бид нар заагаад одоо инг тэггээд хөтлөө явчихнаа.
За тамир оройн дошоо сэтгэл сэргэж чих дэлдэм гоё зүйл сонслоо. Баярлалаа гэх. Яста хол орой ховж өгдөг шиг яста гоё юм болсон шүү гэж. Оо галын наадмаа яриаг гоё штэ. Бид нэр тэгээд нөгөө яг яагаад ч юм бүүмэд хөтөлбөрөөрөө угаасаа 2 дахь өдрийнхөө оройн нь очисон өдрийнхөө 2 дахь өдрийн оройн ингээ галлын наадам хийн гэ. Тэгээд би болохоор баг ингээ дотроо болохоор тэ энэ гал тахих баг юм хийнэ. Тэгээд энэ галын наадмынхаа үеэр те бид нэр ийм дуу дуулна. Яг ингэж баг бас галын наадмаа өөрөө гал тойрсон бясалгал маягийн ийм юм болгоно гэд ингээд дотроо яг ботцсон байсан. Яг тэрнгээрээ бид нэр галаа тойрч сууж агаад маш гоё дуу бүжиг хийж түүгээрээ дамжуулж ин баг галандаа талархал үзүү галандаа хүндэтгэл илэрхийлж талархаж те энэ өвгдөөдөөс уул уус газар дэлхий хөх мөнх тэнгэртэй бид нэр юм даатгах юм дуу бүжиг юм бясалгал баг ингээ хийчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бүр энэ өдөр судар нь хүртэл үнэхээр гайхамшигтай. Бид нэр анхандаа ерөөсөө энэ өдрийг сонгож явахдаа тийм гайхамшигтай өдөр таарчин марчин ч гэж ерөөсөө бодоагүй. Тэгээ яасан чинь нөгөө яг 2 дахь өдрийнх нь оройч өөрөө 8 сарын 8 буюу чихтэйхэн лаа өдрийн гэсэн мэдгүй. Би ямар өдөр судар харддаг юм биш. Тэсэн чинь Арслангийн хаалга, Lion Gate юу ч кино. Чихтэйхэн л өстө ховорхон тохиох сайн өдөр, гоё өдөр, сайн өдөр нь бид нэр тэр галын наадмаа хийгээд тэгээд тийм баг гал тахих бясалгалах уу. Би бас сэтгэл дотроо яг л тэрийг тэгж хийсэн те гал тахих бясалгалах уу юм хийцэн. Тэгээд энэ маань ч гэсэн үнэхээр гоё байсан. Галын наадмаа хийчихэд бид нар бүр бөөн хөөр баяр те. Тэмцэжээсээ хөлсөө гартал бүжиглээд, дуулаад, би бинтаа зураг авахуулаад өстой гоё байсан. Тэгэхээр тамирыгаа хийсэн чи гинт нөгөө галын наадам ингээд санагдчихдаг юм шүү дээ. Тэгэхээр сэтгэл сэргэж чих дэлдэм гоё зүйл сонслоо. Баярлалаа гэж байна. За баярлалаа. Алхах бясалгалыг ретритэд яваагүй хүн авч бясалгаж болох уу? Бясалгаж үзэж болно. Нөгөө тархиа өөрчлөлт ав байгаа шүү дээ. Тархиа өөрчлөл апын нөгөө бясалгалууд гэдэг дотор нь алхах бясалгал чинь зарагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө тэр ап дээрээс худалдаад авчих. За Хатанбаатар наран гэрэл анхаарчны сургалтын үргэлжлэх хугацаа хэдэ. За сая хэлсэн шүү дээ нөгөө танхимаархан 4-7 хоног, онлайнхан 4 сар явна шүү. За мэдээлэл авлаа, баярлалаа гэж байна. За тэгээ би тэгэд чинь галч дахиад тэгээд сайхан бясалгаад янзаар бясалгаад тэгээ хамтдаа хамгийн гол нь үнэхээр аз жаргалтай хайр дүүрэн талархал дүүрэн нөлмөс дүүрэн тэгээ баяр хөөр дүүрэн үнэхээр гоё ретрит хийгээд хүрээд ирсэн. Тэгээд энэ лайваараа дамжуулаад бас бидэнд итгээд хурж ирж энэ арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний итгэлгүйгээр та бүхний оролцоогүйгээр бид нар ийм гайхамшигтай арга хэмжээг бүтээж чадахгүй байсан юм аа. Тэгэхээр эцсийн бүлэгтээ энэ бол манай бүтээсэн энэ хамт олон, манай бүтээсэн энэ community, манай бүтээсэн энэ гайхамшигтай сурагч нарын одоо бас юм гавьяа ахгүй. Тэгэхээр бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тархиа өөрчлөлт төв бол үргэлжил шинийг санаачилж, үргэлжил те бусдад маш гайхалтай маш гоё энэ өөрчлөлт шинжилтийн ажлыг түүчээлж те зүгээр хүмүүстэй уралдаж гэж байгаа юм биш. Түүчээлж энэ орж ирсэн өгөгдөл мэдээлэлээр үндэслээд үнэхээр түүчээлж шинийг санаачилж явах болно гэдгээ энэ лайваараа дамжуулаад та бүхэндээ амлах байна. Тэгээд үргэлж одоо бидэнтэй хамт байгаарай. Бидний гаргаж байгаа шин содон зүйл болгоныг туршиж үзэж үнийг хийж үзэж байгаарай. Бид нэр ямар ч учир шалтгаангүй зүгээр л мөнгө олъё гэж хизээч энэ шин зүйлсийг сэддэггүй. Энэ бидний хийж байгаа энэ ретрит ч бай, сургалт ч бай, тэ арга хэмжээнүүд ч бай. Бүгдөө дандаа арталтай, дандаа энэ туулалтай байдаг. Дандаа юм учир шалтгаантай байдаг. Тийм учраас бидэнтэй ойр байгаарай. Тэгээд тууштай хичээллээрээ тэгээ манай шинээр гаргасан бүх сургалт үйлчлэгээ бүтээгдэхүүнийг орж авч үзээрэй. Яагаад ингэж ихтгэл дүүрэн манайхыг сонгоорой гэж хэлээд байгаа юм. Бид нар үнэхээр боломжийн үнэтэй. Гэхдээ дандаа л алхам тутамдаа энэ санал болгож байгаа үннээсээ хамаагүй юм дээшээ үн цэнийг үнтэйгээ харьцуулахад те манай бүх сурагчид дандаа л ингэж хэлдэг. Ийм үнээр ийм юм авах гэжтэй үнэхээр гайхамшигтай гэж дандаа хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ санал болгож байгаа үнтэйгээ харьцуулахад бид нэр дандаа л гайхалтай байж боломгүй үн цэнтэй үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг шүү. Тэгэхээр бидэнтэй ойр агаарай те.
Ундрах ихч маань галаа таарч биелгээ хийсэн гэж. Тэглгүй яах вэ? Биелээд баг галаа дахиад ицсан бид нар чинь. За Марл Эрдэнэ маань баярлалаа. Сайхан зүйлс сонсоод авлаа гэж байна. За баярлалаа. За тэгээ өнөөдрийн лайвыг энд хүргээд өндөрлөө. Уг алдаж хүр халлаа гэдэг шиг одоо яг оройн 9 цаг 9 минут болж байна. Тэгээ энэ гайхамшигтай цагаар хэдүүлээ лайв өндөрлөө. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа лайваар уулзцаая. Баяртай. Баярлалаа. Гялалаа гэсэн байна. Атган туяа маань.